За өнөөдөр бүгдээрээ хамтдаа яаж бурхан хуурай газар дээрх энэ ургамал ногоо тарсныг үзэх гэж байна. Эхлэл номын 1-р бүлгийн 9-р ишлэлээс хэрэг би уншиж өгөх юм бол ингэж хэлж байна. Бурхан Тэнгэрийн доорх ус нэг доор хоримтлагдж ийм хуурай газар ил гартугай гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар хоримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг бурхан харлаа. Ингээд бурхан газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо доторх үрээ газарт гөвдөг үр жимсд модыг төрөл төрлөөр нь ургуулхаа гэж айлцсанд ёсоор олжээ. Газар нь ийхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо доторх үрээ газарт гөвдөг үр жимсд модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг бурхан харлаа. Өдөш болоод өглөө болсон нь 3 дахь өдөр байлаа гэж. Тэгэхээр бид үнэхээр хувь зохиолтой хүмүүс юм л да. Яагаад гэвэл ертөнд дөнгөж бий болж байхад энэ 3 дахь өдөр яг юу болсон бэ гэдэг бол эхнээс нь дуустал бүх зүйлийг нь бид нэр мэдэх боломжтой байна. Тэгээд эзний энэ хүч чадлыг харахаар зөвхөн амаараа айлтгад л ёсоор нь болж исэн. Тэгээд дээрэс нь бас энэ бурхан ажлаа яаж хийдэг вэ? Арга барил нь харагдаж байгаа. Өөрийнхөө хийсэн ажлыг дандаа дүгнжсэн. Тэгээд энэ хуурай газрыг бий болоо гэж хэлээд хуурай газар бий болоход далайг бий болоход бурхны нүдэнд бол тэр нь сайхан харагдчихсан гэдэг бол бурхан өөр юм чи бүр бичээд үлдээсэн байна л та. Тэгээд тэр ногоог бүр төрөл төрлөөр нь тэр үрлэгч болон үрээ газар гөвдөг энэ их утга учиртай зүйл гэдэг бол энэ яг энэ ургамал ногоог судлаач хүмүүс бол ямар учрыг нь бол маш сайн мэдэж тайлбарлаж өгөх баха. Харин миний хувьд болохоор өөрийнхөө хэмжээндээ л юу ойлгосноо бол тайлбарлаж чадхаар байна. Тэгэхээр бурхны энэ ганц хоёрхон өгүүлбэрт хэлж байгаа маш даруй байдлаар өөрийгөө илэрхийлж байгаа энэ ажил нь өөрөө цаана үнэндээ асар их юм хийсэн юм аа. Зөвхөн одоо энэ ургамлын тоо толгоо олон янз байдлыг харахад л ер нь бурхны оюун ухаан ямар тийм баялаг олон төрлийг бий болгох чадвартай. Дээрэс нь тэдгээр нь ургаж байгаа байдал, дотроос нь амин ингэж үржиж төлж байгаа байдал, үр дотор тэр бүх том мод бий болох тэр зүйл ингэ бичигдсэн, ингэ хоримтлагдсан гэд байж идэг. Тэгэл ус ормогцсон бэлчийг авмагц тэр амьдрал ингээл цэцэглэл ургаж идгийг ингээ харахаар үнэхээр биширмээр хүүхдүүдтэй ярилцах маш их өргөн гоё тийм дэлгэр сэдв байгаа. Тэгээд ялангуяа ингээд одоохондоо яг үр хэлбрээр том мод болцоогүй байгаа. Энэ бяцхан мөрс маань заримдаас яардаг, хурдан том болмоор, хурдан өндөр болмоор гэл тэр зүрх сэтгэлийнхаа хүслийг бас бидэнд шивндэг. Тэгээд тэр үед нь бас тайлгаруулах бүх зүйл намаараа болж байгаа. Яг ийм утга учир байдгийг бид нэр яг ингээд ийм үртэй адилхан юм а гэдгийг нас хэлж өгч болж байна. Тэгээд нөгөө талаар энэ модтой холбоотой ч юм уу энэ цэцэгтэй холбоотой маш их зүйлийг хийж байна. Тухайлбал нэг тэрээр тасалгааны ургамал байгаа бол тий тэр ургамлынхаа тэр шороо ямар байх хэвтэй байдгийг яаж усалдгийг тэгээд энэ навч цэцгийн дэлбээ хідэн ширхэг яг юу болдгийг их мэтлэн ингээд ажиглалт хийгээд хүүхдүүдтэйгээ ярилцах боломжтой байна. Дээрэс нь хүүхдүүдээрээ ийм зурулж болж байна. Хүссэн юмаа зуруулаа тэгээд тэрэн дээр нь нас ярьж болж байна. Заавал одоо яг нүдэнд харагдж байгаа тийм реалистик зураг зурх алавгүй. Реализмын хэлбэрээр төсөөлснөөрөө хэлбэр дүрстүүдийг байхад л ерөнхийдөө модыг харчдаг. Тухайлбал би нөгөө ярьж исэн энэ дээр ярилцлагынхаа зүйлсийг ингээд бүрхи цаасан дээр бичүүлээ. Тэгээд тэрийг бас мод хэлбэрээр зурж байна. Өөр энэ дасгалыг юун дээр ашиглаж болох вэ гэхээр би бас талархал хичүүлээд тэгээд талархлын мод гаргаж ингэж урд нь ажиллаж байсан. Гэхдээ навчтай ийм тэмдэглэлийн цаас байна. За энэ дээр өөртөө зориулаад би бичиж болно. Чадлаараа л хийсэн л бол болно доо гэсэн тийм утгатай үг байгаа. За тэгээд өөртөө зориулаад сэтгэлээр унахгүй байх үүднээс тийм ээ.
ийм эерэг тунхаглуудыг бичиж нааж бас болно. За энэ хатаасан ийм ромлын зүйлийг бас хэрэглэхэд их хөөрхөн гоё чимэглэл болдог. За энийг тогтоохын тулд бас яг ийм ромлын дүрстэй ийм наалдаг цаас буюу washi гэж хэлээд маскинг тейп гэж хэлээд байдаг. Энэ цаасаас нааж болно. Тэгэхээр энэ гараараа ороод өөрөө өөртөө зориулаад хийсэн цагтл маань ингээд дуусчихж байгаа. Өнгөрсөн сар буюу 2 дугаар сард яасан цэцэг жинс дэлгэрсэн зургуудыг зурсан. Тэгээ бас юм 3D ийм чимэглэл хийгээд бас саяны үгийг өөртөө зөвлөө бичсэн. It's okay, you did your best. Чадлаараа л хийсэн хат болно доо. Заавал тэгээд төгс юм өөрөөсөө шаардаж өөрийгөө зоох ерөөсөө шаардлага байхгүй. Хүн хийж чадах юмаа хийсэн. Тэгэл өөрөөсөө шалтгаалж бүх юмаа л хийсэн байл болж байна. Дээрэс нь бас ингэж иймэрхүү наалдаг цаас стикер ч юм уу те washi tape ингэж чимэглэнгээ хүүхдтэйгээ ярилцаад бас тэмдэглэлийн тэтэр хөтлөх юм хэвшил суулгах бол нэг буруудахгүй. Яа тэгэхээр оюун ухаанаа эмхлэх, цэгцлэх бас юм оюуны тоглоом хийх гэх мэтлийн байдлаар хүүхдүүд маань дотоод ертөнцөөс ингэж хөгжүүлж идэг. Тийм учраас энэ тэмдэглэлийн тэтэр бичиг тэмдэглэх, наах, чимэглэхэд бол ёор тийм буруудаад хан байхгүй. Надад бас энэ Ан Франкийн тэр тэмдэглэлийн тэмдрүүд үнэхээр гайхалтай санагдсан. Тэр бяцхан охин ямар сод ерөөсөө ухаантай байсан бэ гэж бодогдчихлаа. Тэгээ бас хэрэг танаа хүүхэд ингээд амархан уйдаад сонирч зан бурч ивэл чи яаж бүтээлчээр ингээд өөрийгөө баясгаж болохоор байна гэдгээ бод гэдэг сэтгүүлдэг ч юм уу. Эсвэл одоо яг тэрэнд нь тохирсон хөрхөн үйл ажиллагааг өгөх нь хэцүүтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бас үүнд их хамааралтай л да. Юу гэхээр сайн сууж чаддгүй шүү дээ манай хүүхдүүд чинь. Тэгээд нэг хэдхэн минут суудаг. Тэгээд суух гад ингээд чардаагаад ингээд жагаад удаан ингээд суугаал ивэл уйтгартай байгаа байхгүй юу. Тэр нөгөө хүүхд чинь хашгир нь уурлан тэгээд ингээд хойшоо номлоо гэдэг. Тэгэхээр яс энэ олон юмд дуртай юм сониуч энэ бурхны дүр төрхийг бүтээгдсэн ийм баялаг ертөнцөөр ингээд хүрээлүүлсэн байгаа юм чинь тэр хүүхд чинь бас нэг юм хиймээр байгаа, сонирхмоор байгаа, сурмаар байгаа. Оюун ухаанд баян дотроос нь тасралтгүй ингээд түлхээд байгаа. Тэрийг илэрхийлж чадахгүй байгаа учраас одоо ээжүүд бол тэр дотоод гайхамшигтай баялаг ертөнцийг нээх, задлах, өөртнөөс өөрийг нь ойлгуулах, тэгээд хөгжилтэй байдлаар цагийг өнгөрөөх энэ ухаан бас ээж хэрэгтэй байна. Тэгэхээр өөрийнхөө хүүхдүүдтэй тохирсон хөрхөн үйл ажиллагаануудыг ингээ бодож олоод марталгүй тэгээд тэмдэглээд ч юм уу те бусдаа хуваалцааж ч юм уу явбал бас их үр дүнд хүрнэ гэдэгт би бүр итгэлтэй байна. За тэгээд тодорхой хэмжээнд зарим нэг санааг өгсөн байх гэж найдаж байна. Анхаарал хандуулсанд талархаж байна. Баяртай.